Монгол улсад нийгмийн сайн сайхан байдлыг дэмждэг, нийгэм хүмүүнлэгийн тогтолцоог сайжруулах, дэмжлэг үзүүлэх чиглэсэн нийгмийн асуудалд шийдвэрлэх хариу өгдөг мэргэжлийн хувьд хувь нэмрээ оруулдаг энэ чухал мэргэжлэр болсон хүчин бэлдэж 20 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Монгол Улсын их сургууль дээр нийгмийн ажлын бакалавр, магистр болон докторийн түвшний сургалтыг зохион байгуулж, энэ чухал мэргэжлийг хүний нөөцөөр хангах үүргийг гүйцэтгэж ирлээ. Аливаа улс орны нийгмийн тогтолцоог илүү хүмүүнлэг болгох, хүний хэрэгцээг хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрх чөлөө, нийгмийн шударга усыг хангахад нийгмийн ажил хэмээх мэргэжлийн үүрэг асар чухал юм. Ихтэй сургуулиуд энэ мэргэжлийн үүргийг гүйцэтгэх, хүний нөөцийг хангахтаа зохиц чадамжийг бүрдүүлэхэд чиглэж зохиц чадамж бүхий мэргэжлтнийг бэлтгэн гаргахад анхаарлаа хандуулж ажиллаж байна. Улс орнуудын нийгмийн бодлогын өр нөлөөг сайжруулахад нийгмийн ажил хэмээх мэргэжлийн үүрэг асар чухал бөгөөд салбар дамнасан энэ үүргийг гүйцэтгэхэд мэргэжлтнүүдээс ихээхэн ур чадвар үүргийг шаарддаг юм. Нийгмийн хөгжлийг дэмждэг энэхүү чухал мэргэжлийн бие даасан салбарын бодлого, хууль, хөгжлийн баримтчиг байх зайлшгүй шаардлагатай юм. Өнөөдөр Монгол улсад энэ чиглэлээр гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгцээ байна. Нийгмийн ажил хэмээх энэхүү мэргэжлийн бие даасан хөгжлийг хангах, салбар хооронд илүү үр дүнтэй ажиллах боломжийг олох үүднээс өнөөдөр мэргэжлтнүүд нэгдсэн дуу хоолойгоо гаргаж Монгол улсын нийгмийн ажлын мэргэжлийн хөгжилд хувь нэмрэх оруулах цаг болжээ гэж ингэж харж байна. Сургуулиуд, хөтөлбөрүүд, мэргэжлтнүүд, бодлого боловсруулагч нар энэ чиглэлээр нэг зүгт харж Монголын нийгмийн ажлын бие даасан хөгжлийг салбар дамнасан энэ мэргэжлийн онцлогийг гаргаж нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулахад бүгдээрээ ажиллах шаардлагатай байна гэж харж байна. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.